Амрын гэрээ улсыг агарын товтлооноос хамгаалах зэрэг үүсэн байгуулагдсны түүхт 60 жилийн ог өгсөн цуврал нэвтрүүлгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа та бүхнийг Цэцэн цагаан буужинтай Цэлмэг тэнгэрийн харуул, Мөнгөн цагаан буужинтай Мөнх тэнгэрийн харуулчдын анхдагч буюу тэртээ 1964 онд Ардын армийн тэг 28 дугаар ангид хугацаа цэргийн албанд татагдж байсан бэлтгэл дэд хурандаа тоогоо хүүгаатай уулзуулахад бэлэн боллоо. Тавиурanga аймгийн 30 улсны харьяат тэгээд 1964 онд 10 дугаар ангийн төгсөөд улсын багшийн дэд сургуулийн химиологи ангид солилцож байгаад 1964 оны 10 дугаар сарын 8-нд Ардын армийн 028 дугаар ангийн техникийн батальоны 3 дугаар дасагт төрөв султай алба хаажсан. 1964 оны 10 дугаар сарын 8-нд сэргийн албанд ирээд 28 техникийн батальоны 3 дугаар дасагт тооцын даргаар ажиллаж байгаад тэгээд 1964 оны 10 дугаар сард Батлан хамгаалах яамны боловсон хүчний газар 10 дугаар ангийн он сайн төгссөн хүүхдүүдийг шалгаж зөвлөлт толгойд улсад сургууль явуулах юм үүрэг даалгавар яаж тэр даалгаврыг сайн дүнтэй төгсөж зарим нь гадаадад дээд сургууль явах, зарим нь дотоодод офицер болох юм үүргээр 1965 оны 5 дугаар сарын 19-нд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар техникийн батальоны 3 дугаар дасагт шатхуунаар сэнэглэх тооцын дарга томилгодог ажилласан. Тэрнээс хойш 1965 оны 7 сар хүртэл манай анги хээрийн сургуульд гарч Төв аймгийн Зоргол хайрханд байлдааны буудлын бэлтгэл сургуулийг хийж Монгол Ардын хуулгал намын Төв хороо улс төрийн давчоонд шалгагдахын үргийг техникийн батальоны хамт олон Зэнийг төвзөнгийн 28 дугаар ангийн нийт хүрэлтхэн тэнд бэлтгэлэн хийж 1965 оны 7 дугаар сард намын Төв хороо улс төрийн давчоонд фуужингийн бодлогыг буудах үүргийг амжилттай сайн биелүүлж тэр үүргийн сайн биелүүлсний үндсэн дээр ангийн хамт олныг намын Төв хороо улс төрийн давчоо сайн гэж үнэлээд зарим хүмүүсүүдийг одоо шагнаж эхэлсэн. Ингээд шагнаснаа дараа манай ангийн хамт олон үүргийн амжилттай биелүүлсэн тэр байрлалсан шилжин Макмнедийн орионд өөрийнхөө өвлийн байранд шилжих үүргээ сайн биелүүлж ирээд өөрийнхөө гişээ сургуулийг яаж өөрийн ангийн байлдааны бэлтгэл сургуулийн бэлтгэлийг сайн хангасан. Энэ хугацаанд би техникийн батальоны техникийн 2 дугаар зэргийг эзэмссэн. Ийм эзэмсэн юугаар ажиллаж байгаад 1970 он хүртэл техникийн батальоны 3 дугаар дасагт агуулгын техникээ хийгээд дасгийн даргаар ажиллаж байгаад 1970 оноос Ардын армийн 134 дугаар ангид шилжин тэнд сургуулийн батальоны улс төрийн орлогч техникийн батальоны улс төрийн орлогч намын үрийн даргаыг авсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 70 оноос 78 хүртэл хугацаанд зөвхөн толгойд улсын нутагт явагдсан читийн фуужингийн полигонд очиж байлдааны буудлын оролцож тэнд үүргийн онцлолтой онц дүнтэй биелүүлж ирсэн. Ийм дүнтэй. Тэгээд юу гэдэг зэрэг тэнд биелүүлж ирээд өөрийнхөө үүргийн дагуу
улс төрийн ажлыг амжилттай сайн хийж байгаад 1978 оны 8 сарын 15-нд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Өвөр Хангай аймгийн цэргийн гэлтсэд одоо гадуу сургалт эрхэлсэн офицер, иргэний хамгаалтын асуудал эрхэлсэн офицероор ажиллаж байгаад 1988 онд цэргийн ерөнхий дээд сургууль дээр 1 сарын курс сууж тэнцээгээс дэд хурандаа солоо аваад байлдааны гавьяаны улаан төгөөдөнгөөр Шагнадад аймагт очиж ажилласан. Тэр хугацаанд явахдаа зэрэг Өвөр Хангай аймагт ажиллаж явах хугацаанд соёлын сурнуудын иргэний хамгаалтын офицеруудыг бэлдэх дээд курс суралцж тэгээд төгсч ирээд Өвөр Хангай аймагт ахин ажилласан. Ингээд өөрийнхөө хүсэлтээр 89 онд цэргийн албан 26 жил албаагаад тэтгэврт гарч тэгээд одоо хүртэл инг тунхаан төрж байна. Зөх хүн болгон үүрэгтэй. Тэр үүргийн дагуу юм гүйцэтгэдэг. Дарга явгын тэр дарга өгсөн үүрэг даалгаар цаг хугацаанд нь биелүүлдэг. Тийм үлгэр дуурайлтаа залуухан тийм л хүүхдүүд байлаа да. Тэгээд цэрэг айрын бол хүний хүмүүжүүлж сургад дадлагдуулахын ажилд бол гарамгай хэмжилсэн дарга нар тэнд одоо ветераны дарга одоо тэр дарга нарын үлгэр хийгээр ажил амьдарч байсан. Улсын араас хамгаалалт яран жилийн хойд урд албааж байсан, хамт албааж байсан бүх хүмүүс хойшод албааж байгаа энэ үүргийг үргэлжлүүлэн байгаа нийт офицер ахлагч нарт буюу тэнд ажиллаж байсан нийт хүмүүсүүдийн нэрийн өмнөөс энэ юунд 60 жилийн хойд их хүмүүр амжилттай сайн ажиллаж хөдөлмөрлөх нь зүйтэй л гэж үздэг. Энэ тайван цагт сайхан техник эзэмшээд дарга нарынхаа үүрэг тушаалыг сайхан биелүүлээд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байхыг л одоо та хүүхдүүдээс уриалж байна да. Тэгээд энэ ангидаараа юмд ягаад та нөхдүүдэд бас нэг үлгэр жишээ юм бол хэлж ингэж хамт хүмүүсээс их юм сурах хэрэгтэй. Тэр бол одоо амьдралын гол үүрэг шүү дээ та нар. Ингээд үүрэг тушаалаа сайн биелүүлж байхыг байлагч нар бол одоо байлагч биш юм да. Ахлагч нар тийм ээ. Энэ юуг бол одоо сайн биелүүлэх хэрэгтэй. Хамгийн сүүлд эх орон дарга нарынхаа өмнө хүлээсэн үүргээ л үлгэр жишээ биелүүлж явах хэрэгтэй. Эзээ цагт ямар нэгэн алдаа захгүй л ийм тэр тайван байлдааны үед үүргээ хугацаанд биелүүлж түргэн жагсаалаар ирж ингэж явах юм бол ангийн хамт олонны амжилтад өргөлж дээшээ байх ёстой шүү дээ.